Иргэн сасар бором төрөгдөөл 100% харааны бэрхшээлтэй төржээ. Одоо тэрээр 30 настай эд хөдөлмөрлөх үе дээр явж байгаа залуу хүн юм а. Тэрээр өөрийгөө гололгүй ажил хөдөлмөр хийж бусдын адил сайхан амьдрах мөрөөдөлтэй ингэж ч явсан. Нийслэлд амьдрах хугацаанд 8 жил бариа засалчаар ажиллаж байгаа төрсөн нутагтаа хөдөлмөрлөж 50 амьдрахаар шийджээ. Гэвч түүний очсон Говьалтай аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тиймч таатай нутаг биш болтой. Тэнд очсон цагаас буюу нэг жилийн өмнөөс өөрт тохирох ажил хайж ирсэн ч түүнийг ажилд авах газар Говьалтай аймагт олдсонгүй. Яахгүй ерөнхийдөө бол одоо нэг аймгийн хөгжлийн бэрхшээлтэй холбоо гэж яг тэдний хавны зүгээр тэрийг усаах бол тутахаар ерөнхийдөө ийм хатас веб юм байна. Ерөнхийдөө би бүх байгууллагуудад төлөвлөсөн имлэгт. Тэгээд ахиргаа ингээд одоо ингээд би болохгүй ингээд ядаж ингээд мишээ хадаа ингээд цоолгоморх чигээр бас ингээд зөндөө төгсчихсэн. Айдын жирос ингээд өөрөө төрөөс ингээд уцаагаад яваа. Тийм таны бас ирээдүйн одоо зорилго мөрөөдөл тань юу вэ? Тэгээд мөрөөдөл ажил төстэй амьдрах үедээ тэгээд сандирон тоолоод ингээд хүний дахиад ингээд амьдрах сандал юм энэ Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд тэднийг ялгуурлалгүй тэгш оролцуулахыг заасан байдаг. Гэтэл хөрсөн дээр энэ нь хэрэгждэггүй дээрх жишээнээс харагдаж байна. Сосор бүрэн бариа засал хийхээс гадна дуулах хөгжимдөх сонирхолтой. Энэ дагуу аймгийн соёлын төвд ажиллах хүсэлт өгсөн ч бас л бүтлгүүцсэн байна. Бусдын л адил хөдөлмөр эрхэлж сайхан амьдрах хүсэл байвч нийгэм нь хүлээж авахгүй байгаа ердөө нэг жишээ нэ. Иймд холбогдох албаныхан тэдгээр хүмүүст анхаарал хандуулж амьд явах боломжоор хангахыг энэхүү мэдээллээр дамжуулан уламжилж байна.